Намсрын банзрагчийн зохиол 40-од оны Жавар 3 дугаар хэсэг. Халахын голын баатард орж хорим хийх гин гэсэн яриа хормхон зуур тарж хоримд залгцсан хүмүүс өглөөнөөс эхлэн тал талаас ирж хот айлын уяа морималаар багтаж ятан байлаа. Өчигдөр дорж ханд хоёрын шинэ гэрээг барьж доторх тавилга ор дэрийг нь янзлан засаж бэлтгээд гал голомтыг нь үүсгэхэд бэлэн зэлэн болгожээ. Өглөө нар мантахад шинэ гэрийн гал голомтыг үүсгэн өрхийг нь татаж чатханд нь хадаг самбай уйж хавчуулав. Дорж ханд хоёр ив ижилхэн хүрэн торгон дээл торгон савхин гутал өмсөж хоёулаа ижилхэн шар дурдан бүс бүсэлжээ. Дорж нэмгэн цагаан эсгий тоорцог ханд мөн хоргон хэмжээртэй тоорцог өмсөв. Хорим эхлэхэд бэлэн болж дорж ханд хоёрыг гэрийн хойморт суулгаад зүүн талаар тэр хоёрын аав ээж ах эгч нар нь холоос ирсэн цэрмаа тэргүүтэн баруун талаар хоримлож байгаа хос залуугийн садан төрлийн настай буурлууд эрэмб дараалан сууцгаав. Найр хоримыг доржин эцэг дондог өдөрдөн эхлэх болж улаан залаатай хилэн малгай тухтуулсхийн өмсөд том мөнгөн аяганд сүүл үүргэж урт цэнхэр хадаг дээр тавиад их л ёс намптай босож хормоо хотоон засаж нудрага сугсран хойш нь болгоод хоолой засснаа. Хонгалоо шиг дуугаа нээлүүлж холон таг шиг зүсэн ижилсүүлэн баг балчраасаа нэгэн догн дээр тоглож нэгэн голны уснаас ууж ижилдэн дасаж эрхлэн наацсаар өдий хүрсэн хоёр хүү маань өнөөдөр санаа сэтгэл нээлнэгдэж ханилан сууж шинэ гэрийн өрхийг татаж үүдээг нээж гал голомтоо үүсгэн хоримлож байна. Манай хоёр хүүхэд бие биедээ хайртай, халамжтай төрөн өр хүүхдээр өнөр үрээ дагаар баян урд насалж удаан жаргаж яваарай гэд мөнгөн аягтай сүүгээ барьлаа. Тэр ёрол бат орших болтугай гэж мятав өгөөлөхөд хоримд залгадж ирсэн олон бүгдээр нэгэн дуугаар дэмжив. Дорж ханд хоёр босож аягтай сүү хүндэтгэн авч уулаа. Ханд олон хүнээс учиргүй ичиж царайгаа улаалхан байж сүүнээс амсаад бошуухан суучхан. Аав ээжийнхээ төрсөн хоёр эгчийнхээ нүрийг харах аргагүй санагдаж бас үерхэж танилцсан цэрмаа өөдөж зүрхлэн харж амтсангүй тонгойн сууж өтгөн хар үснийхэн үзүүрээр оролдоно. Дорж энгэртэй улаан тугийн одон халах голын байлдааны ялалтын тэмдэг зүүснэ нь олны анхаарал сонирхлыг ихэд татаж байгаа бололтой хоорондоо шивэр авир хийлдсэн одон өөдөн дахин ширтэнэ. Олны тэнхүү шохоорхон шагшиж байгааг ханд нүдний булангаар харж өөрөө дайнд явж гавьяа байгуулж одонгоор шагнуулсан юм шиг баярлан би ийм сайхан нөхөртэй хүн шүү гэсэн байртай хүмүүсийг хаяа мишэн харж үеийн хүүхнүүдтэй харц мөргөлдөн мөн л ичээд өөр тийшээ харна. За хүүхдүүд минь наад эдэ бутанаасан идэж ууцгаа. Бэ ийм найр хоримд бишгүй очиж байсан ч гэсэн яаж эхэлдэг, яаж дуусгадаг нарийн дэг журмыг нь мэдэхгүй юм гэж дондог инээн хэлээд тарган ууц таллан найрчдад хишиг хүртээ. Хүмүүс цай ууж эдэ бутанаас амсаад намар оройн хүйтэн айрыг амтрхан ууж эхлэв. Хэдэн хүүхэн найрчдад цай эдэ будаа барьж сүн түшиж байгаа харцуул арх айрыг түгээд. Найрт ирсэн залуу харчууд доржин одон сонирхон шохоорхоос илүү хот газрын дэгжин хувцастай ганган цэвэрхэн цагаан царайтай цэрмааг л илүү шохоорхож байлаа. Зарим нь түүнтэй танилцахыг хүсэж хулгайнуудээр сэм ширтэн дөхөн суухыг оролдоно. Мятав охин хөргөн хоёртоо жаргалтай сайхан амьдрахыг өрөөж мөнгөн аягтай сүү хадгийн хамт барьлаа. Ах トゥ танил нөхд нь хоримлож байгаа залуу хост бэлэг зэлэг өгч ихэнх нь адуу хонь амлана. Сүнчид найрлагстай гээж орхилгүй хултай айрыг хундахтай архиар дайлах учир удалгүй эрэмгүй бүгд халамцаж дуу шуунч чангарч инээч шуугаан дэгдэв. Нутгийн нэртэй дуучин өвгөн эхний ая барьж дуграа тойров. Тэр өвгнийг нэг бадаг дуулж дуусгаар найрынх нь нарийн бүдүүн 9 янзын хоолоогоор сүртэй сайхан түрв. Цэрмаа хөдөө газрын ийм найр хормыг огт үзээгүй тул их л сонин хачин санагдана. Баатартай ханилахтаа
найр хуримч хийсэнгүй. Тэр хоёр анх голын цэнгэлдэхтэр бүжиг хийж яваад танилцсан билээ. Тэгээд удалгүй хайр сэтгэлтэй болоод Тамсаг булаг руу явжээ. Хорим хийн гэж ярилцаж байсан боловч цэргийн хүнд өөрийн гэсэн мэдэл байх биш. Гэнэтхэн л Тамсаг булаг руу явах болоод яаж чадаагүй юм. Хорим хийгээ гүчгэсэн бит хоёр тун жаргалтай сайхан амьдарч хоёр биетэй хязгааргүй хайртай байжээ. Хоёулаа амралтаараа манай нутагт очиж доржийнхаа хормыг хийлгэнэ гэж ярьдаг байсан юмсан гэж бодхоос гол харлан хамран шархиран уйлах төглөө. Түүний сэтгэл хямран уйлах төхөн байгааг архины охинд зохиолон ман суурсан олон хүний хинэнч анзаарсангүй. Цэрмаа бие хүчлэн барьж элдвийн бодож зовоохгүй хичээн хандыг харлаа. Ханд тормгор алга нүдэрээ инээмхийлэн царай нь улаа бутарч уламж хөөрхөн болсон байх бөгөөд ичид зовж байгаа бололтой голцвол доошо тонгойх буюу өөр тийшээ харна. Хаяа цэрмаа руу харж мөн л инээмсэглэн царай нь улсхий. Хүмүүс дараалан ая барьж дуграа иргэн. Айрагт нэвтсэн хүрэн бор царайтай өвгөд залуухан харцуулч гисэн дуграа тоорч ирсэн хултай айргийг дор нь хоосолохыг цэрмаа гайхан харж тийм их айргийг хаана шингээдгийн болдоо гэж бодлоо. Найрчид арх айрг холин ууж сүүлдээ зарим нь учиргүй их согтсон бололтой олон өг чалчин хашгичиж хоёр хүн баян тарганаа гайхуулан үг сөргөлдөж хэрэлдэж гарлаа. Хэрэлдэж байгаа хоёр хүнийг эвлүүлэх гэж оролдсон боловч олон хүний арга дах гуйхад бүр гаарч барилцаад авахаар нь хэдэн болиа ир хүн барьж аваад гэрээс гаргав. Өнөө хоёр хүн гадаа гарчхаад чанга дуугарлцахыг бодоход мөн л хэрэлдэж байгаа бололтой. Найрынхан саян омгтой шартай хоёр хүний үүсгэсэн хэрв шуугааныг дорхноо мартаж дахиад л дуухуур болж дуграа иргэн эвтэй сайхан найрлав. Гадаа гараад хэрэлдэж байсан хоёр хүн эвлэрсэн юм уу? Үгүй бол явсан бололтой чимээгүй болжээ. Тэгтэл нөгөө хоёр хүн огт нь муудалцаж хэрэлдсэн шинжгүй тэврэлдэн орж ирээд үүд хавцаа сууж сөнчтийн өгсөн хултай айраг шимэн уухад цэрмаа баахан гайхас хийж муудалцснаа яасан ч амархан мартдаг болсон. Хөдөөнийхэн бие биедээ муу юм санаж чаддаггүй цагаан цайлган сэтгэлтэй хүмүүс юм аа та гэж бодлоо. Найрлагсад чихэлдэн сууж бас гал түлсэн учир гэрт тунч бөгчмхэн халуун болж тамхи арх айргны үнэрт толгой иргэн ам тэмцүүлэх тул цэрмаа гарах гэж хэд дахин өндөлдсөн боловч найрын дэг ёсыг эвдэж бас олон хүний хөл гарыг гიშглэх шахам явж гарахыг хүссэнгүй тэсэд л суулаа. Ярих өөр хүнгүй согтуу харцуулын шуналтай ширтэлтийг мэдрэн ийхүү хавчгнаж дэмэл хадам аав ээж хоёрын өврийг дамжин малилцтал инээжгүй хүүгэн харж энэ найр нь бушуухан тараасаа гэж хүснэ. Найр мөдөд харах шинжгүй бөгөөд хүмүүс нүмж ирэхээс бус явж байгаа үгүй ажээ. Сэрэ үг нь нэлээд согтож байгаа бололтой нүүр нь минчийн улайж дэрэгдээ байгаа хүнтэй чанга ярилцсан. Өвгнийгөө согтож байгааг ажсан хөгшин нь цэрмаа руу тонгож "Аав чинийг согтож байна шүү" гэж шивгэнэ. Цэрмаа хадам ааваа согтоод уйлж унжиж мэднэ гэж сэтгэл зовж байсан тул түүнд ойртон "Аава та одоо битгий хуугаарай" гэвэл сэрэ уух гэж амандаа ойртуулсан хундагтай архиан тавьж "Одоо уухгүй охин минь" гэснээ хоолгоон засаад "Өнөөдөр манай голынхан бөөн баяр болж байна. Дайнд явж дайснаа дараад ирсэн Баатар хүү Доржийнхаа хурмыг нутаг усныхнаа сайхан хийж байна. Манай энэ голд Доржих гэсэн шинэ айл бий боллоо. Юу та сайхан хоёр хүүхдийнхээ жарган цэнгэж элэг бүтэн аж төрөн амьдрахыг бэлэгдэн анх нь нэг ай барий гэхэд шуугж байсан хүмүүс чимээгүй боллоо. Сэрэ хувцханраан засаад хултай айраг барин жаргалтай дэлгэр зуны хаан 3 сард жигүүртэн олон шууд та минь үү хадаад их далайн тэртэгээс анган нисэж дэвн дэвсээр юухандан ирдэг билээ гэж хөнгөнүүлэн дууллаа. Цэрмаа
Хатам аавыгаа тийм сайхан хоолойтой гэж бодоогүй бөгөөд үрээ алдсан эцэг хүнээс л ийм уйралтай сайхан дуу гардаг болов уу гэж бодоод өөрийн мэдэлгүй гарсан нулимсан олноос нуун арчаад доошоо тонгойжээ. Найрынхан ч бас өвгний сайхан дуунд хөгжин баясаж уйхан нэгнэн сэрэг өрөвдөн сэмсэмхэн нулим сунгаа. Түүнийг нэг бадаг дуулж дуусгаар найрчид уухайлан түрнэ. 3 дугаараа өнгөрсний дараа сэрээ хултай харгаан уучхаад хамаг олноороо ай хаюулгүй халдан дайрах дайсангүй эн хамар төр төвшин жаргах болтугай. Үгэмэн хөнөөсөн үхэрийн хар дайн дажны гам шиг дахин үүцэгдэг гэд доглон нулимсан арчлаа. Тэр ёрол бат орших болтугай. Даяар олноороо амар жимэр цэнгэн жаргая гэж мятав чанхан хэлээд хурсан олон ёроолыг нэгэн дуугаар түрэн уухайлав. Эр эмгүй ай барьж найр баахан задгайран хомогтой шартай баян хөрөнгөтэй зарим нь агсан тавихыг оролцсон ч угаасаа эвтэй найртай найрлаж суусан хүмүүс тийм хүнийг тал талаас нь зэмлэн номготгож авна. Өглөө эхэлсэн найр үдшийн бүрээгээр арайхийн өндөрлөв. Цэрмаа заримдаа баясан хөхөж, заримдаа гунин гутарч, ёстой л хаврын тэнгэр шиг өөмрийн хямарч бас зовлон гунган дарагдж мэднэ гээд нилээд арх ууснаа толгойд нь гарч бачимдан байлаа. Найрынхны түрүүчин явж гэрт аваа зай гарахаар нь бошуухан гадаа гарчээ. Үчийн сэрүүн салхи хамтал амьсгалахад дотор уучрын сайхан боллоо. Гэлээч толгойн чинэрэн дүүрч нүүр нь халуу аргив. Найрчид 1-2-ороо хэд хэдээрээ тал тийшээ морины хурдаар гжигнэлтэн давхиж ноход хуцалдан өхөр мөөрч хонь майлан хөдөө нутгийн намхан үдэш өнөөдөр шиг ийм хөлтөө шуугантай байсныг цэрмаа энэ тэрсээр үзээгүй билээ. Хорим найрын энэ сүр дуулианыг сонирхон байхдаа өнөөшин миний 2 сайн нөхрийн жаргалын шүү. Насан туршдаа хамт байхын эхлэлийг тавьсан хэзээч мартагдахгүй үе гэж бодохдоо зэрэг өөрөө энэ хорвоод гав ганцаараа болсон мэт санагдан хачин эвгүй болж хайч хүчраач бололгүй өмнөр урсах гол руу айчмхан алхлаа. Хойно хөлийн чимээ гарав. Эргэж харвалханд сүмэлзэн гүйж ирээд сугдан авч сэрүүн салхи амьсгалах нь яасан сайх юм гэв. Цэрмаа хаж магнах харав готоргүйд түрүүчээсээ тодрон гарч ирсэн оддыг ширтэн байснаа удахгүй хөөтөрхөндөө гэх нь хол газар нялх хүүхдтэй яаж явна да гэж сэтгэл зовж байгаа нь илтаажээ. Ханд ч юмхэлсэнгүй. Түүнтэй хөдлөлдсөн хотны захаар жаал явлаа. Цэрмаа санаа алдснаа. Миний 2 амт хурмаа хийлээ. Чи одоо эрх танх охин биш. Айлын авгаа болсон шүү дээ. Хормсныхаа анхны шин надтай зурлаад яах вэ? Гэртээ ор. Толгой өвдөд байна. Салхинд явж байгаад харж унтнаа гэв. Түүний ганцаараа байхыг хүсэж байгаа гэдгийг мэдсэн ханд гарыг нь тавиад эргэлээ. Цэрмаа гол руу дэгдчихв. Ханд хойноос нь явах гэснээ болж гэрийн гадаа ирвэл дорж тосгон гарч ирэв. Цэрмаа гол руу явчихлаа. Хойноос нь явах уу? Намайг хамт байхыг хүсэхгүй бололтой байна. Арай усанд гэж ханд яаруу хэлбэл сэтгэлийнхээ хямралыг тэнгэр шийдэх хүн бишээ. Ганцаараа байсан нь дээр байгаа бизээ гэж дорж хэлв. Цэрмаа гүйсээр голын хөвөнд ирлээ. Юу хийх гэж яваа билээ? Энэ харанхуй шин хаачих нь гэж өөрөөсөө асуугаад хариу олж чадсангүй. Мэлмэрэн урсах голын усанд гараан дүрвэл цэв хүйтэн ажээ. Хүйтэн усаар нүүр гараа угаахад хал уцаж мэнчээсэн нүүрэн сэрүү татаж толгой дүүрэн өвдөх нь овоо намдах шиг болов. Голын хөвөнд суугаад усны харгаатан хорж өнөхийг чагна. Морин тураа тажигнаж нохоо боргож хуцаж согтуу хүмүүсийн сааралцсан хоолоогоор дуулах нь тодхон дуултна. Найрныхны сүүлч бас л яваагүй байгаа бололтой. Энэ найр хөрмөнд ирж айраг арх ууж өвөр хоорондоо яриа хөөрөө болж байгаа нутгийн олон ард миний зовлон даанч мэдэхгүй шүү дээ гэж бодохоос гомдолтой санагдана. Хөөрхийн
Эд мэдлээгээд түүнийг минь босгож өгөх биш дээ. Би хөдөөх нутгийн цайлган цагаан санаатай хүн ардад юу боллоо гэж гомдох юм гэж бодоод санаа алдав. Согтуу хүмүүсийн дуулах, морин төвөргөөн тажигнах нь цөөрн цөөрсөөр байв. Хамт дорж хоёрч жаргалтай болсон юм а. Одоо дахиад дайн саман болохгүй байцээ. Энэ хоёр хязээч хагцсан салахгүй. Нэг насаар хамтдаа байж жаргана. Тэгэхэд би даанч заяагүй. Гом бие гоцсон толгой амтал өнгөрөх үлтэй байж. Хүний жаргал надад зовлон болдгийм байна. Сайн нөхдийнхөө хуримлахад баясан цэнгэх байтугай. Илтэв юм бодож өөрийн хувь заяагүй өнчин бэлэвсэн болсондоо гутран гуйнах нь олон ихслээ. Ингэж зовж шаналж байхаар энэ хөлгүй хар ус руу харяхад орчих уу? Үгүй байж би ганц биенийхээ зовлон тэсвэрлэж дийлэхгүй. Тоост хорвоог орхилоо гэхэд насан туршид мартагдахгүй санаж явах түүний минь алаг үр эцэг ихгүй андийн зовлон үзэн шүү дээ. Би буруу шийтгэн. Хайртыг минь төлөөлөн хоцорсон өөцөн чинээхэн амтныг хүний зэрэгтэй хүн болгож аавшигэн зоригтой олонд тустай үйл бүтээгээд сайн хүн болгоул талигаа чимэн зорж хүсэж явсан бүхэн бүтнэ гэсэн үг. Алийн болгон усан нүдэлж уруу царайлж явах уу? Аав ээж энэ сайхан сэтгэлтэй хадмуудаа харж хамдан эднийг баясгаж баярлуулж явъя гэж бодлоо. Голын ус хоржгонохоос өөр чимээ энергүй нам гүн болжээ. Зөөлөн салхи сэвэлцэн үлээж хатсан өвсний үнэр ханхлана. Цэрмаа хүйтэн уснаас гараараа утгаад хэд балгаад гэр өдөө аажуухан явлаа. Холхон хөлийн чимээ гарч "Цэрмаа, миний охоо" гэх хадам ихийнхэн сандарсан дуу гарав. "Ээжээ би очлоо" гэвэл хадам ихийнхэн санаа амарсан бололтой. "Миний охин наашраа эртхэн шиг онтож амар" гэж дуудлаа. Хот айлын 4 гэрийн тооноор гэрэл бололцсон. Хотон дах хонд хичнээн харанхуй байлаач гэсэн тодхон цайрна. Цэрмаа налан хэвтэх хон зэлэн дээр бараалан байгаа үнэ тугалыг ажин ойрхон адуу төргөхийг чагнан. Хөдөөгийн энэ намгүм амгалан ахыг удахгүй орхиод явна да гэж бодхоос хорогдох сэтгэл төрөв. Гол мөрөн мөсөн хаялгаан өмсөж, уултал цасан дахаан хидэрч дөн өвлийн бүх нойронд автжээ. Хүйтнэрч хоног өнгөрөх тусам улам догширч, жавар нүүр ам чимчгнүүлэн хайрна. Нийслэл хотын дээгүүр утаа уур манан суунаглан хошиглож, аж үлдэрэн комбинатын өндөр яндангаас багтаж ядан олгойтох өтгөн хар утаа салхинд туугдан зүүн урагшаа гох зорон мушгирч, богдуулын орой шүргэн алдаж заримдаа нарыг халахлана. Орой тийшээ жаварлах нь улам ихсэж, хэд хоногийн өмнө орсон докторшиж гүйцээгүй сул засыг хуйргнуулан хийсгсэн салхины хүч нэмэгдэж, жаргах төхөж буй нар өргөлжсэн саарл үлний цаагуур нуугдан бүйдээлээ. Өнөө шөндөөн цас орж магадгүй болов. Аж үлдэрийн комбинатын баргил өткөн дуутай яндан хөлдөж цардсан агаарыг дөргөн хөнгөнөж, өдрийн ажлын цаг дуусныг хот даяар зарлав. Яндан дуугарснаас хойш төдийл удаагүй байтал комбинатын гадны хашааны том хаалгаар хэдэн зуун хүн бөөнөөр 2-3-аараа цувралдан гарч ирсэн. Жавраас нүүр амаа халахлан гэр-гэрийн зүг яран явцгаа. Энэ олон хүний дунд хөх торгон дээлтэй борхон бүсгүй үнгэн лоовза тас бүчлэн жавар сөрөн алхах нь намрын сүүлж өвлөн ихээр эр нөхрөө дагаж алс баруун завхан аймгийн Алдархан сумын нутгаас ирсэн ханд ажээ. Ханд хотод ирээд төдийл удалгүй аж үлдэрийн комбинатын цэмний фабрикт дагалдан ажилч нар орсон юм. Угаас гэр малын ажилд бори бохис хийлгүй хөдөлт сурсан хөдөө нутгийн малчин бүсгүй хот суурин газар ирж тохилог дулаахан герт хог шороо шүүрдэх хоолунд хийх төдийхнөөс өөр ажилгүй гэрээ мухар сахид суух нь нэн уйтгартай санагдаж гэр орон аав ээжээс санаад хэцүүхэн болсон тул нөхрөө шалсаар байж үйлдвэрийн ажилчин болжээ. Ханд
Төрж өссөн нутаг насан буурал ээж аваа орхин амьдралын жамыг дагаж алсын моринд дөрөөсөн нь саяхан мэт санагдавч 2 сар гаруй хугацаа өнгөрсөн байна. Тугалын бэлчээрээс холдож үзээгүй төрхөн бүсгүй төм түжигнэж бомбожгонсон их хөлийн газар ирээд гайхан сонирхож айж түгших айл гэрийн эзэгтэй болж амьдралын ээдрээт замд толгой даан орсон нь мэгдэн тулгамдах, шийдэж үл чадах аль альнийг богинохон хугацаанд үзэж амсаж явна. Дорж хотод ирэхдээ аймгийн цэргэн хилцээр орж хөөцөлдөн байж дөрвөн хантай гэр авдар сав тавилах тэргүүтнээ шуудангийн машинд очиж авчирсан тул шинэ газар дөвхөнөхөд альва дутах гачих зүйл бараг байсангүй. Гэлээж ханд 22 наслахта аав ээжийн гарыг харж дандаа нутаг бэлчээр сонгон нүүж хээрийн цэвэр тансаг агаар амьсгалан явсан малчны амьдрал нь нэгэнт орхигдож хотын амьдралд зөгцсөн аж төрөх гэдэг яггүй зүйл болохыг хэд хоноод л ухаарсан юм. Доод зах нь хаалга удаан хааж төгжихээс эхлээд юмд баригдаж хашаанаас цаашх нь бол ор таньж мэдэхгүй хүний нутаг шиг санагдаж утаа тоос шингэсэн хотын бөхчмхөн хүн дагаар цээж давчдуулан хаашаал харна байшин барилга хашаа хороо нүд халахлан учир тоомгүй олон хүн үүрэн эвдүүлсэн зөгийн айдал бужигнан машин тэргэн дайрчих шахан давхилдаж бас хүн зөөдөг дэнжгэр морин тэрэг ундаг дугуйтай хүмүүс мөрөө сарын нарийнхан гудамжаар өөдурууга уралдан давхиж алмаарч явбал тэр олны хөлд гიშгэгдэж мэдмээр санагдана. Орой өдөш бол хашаанаас хамраач зухуулах хасан айн. Орон сойрын газар муу санаатай хулгайч зэлгийч танхаа балмад хүн байдаг гэж урд өмнө нь хотод очиод ирсэн хүмүүс үнэн худлан мэддэхгүй аймаар юм ярьдаг байсныг санаж гэр орноосоо алхамж холдож хөндөрч үл зүрхлэнэ. Хот газрын дуу чимээ гэдэг үнэхээр толгой эргэм ажээ. Тэр олон машин тэрэгний бензин тосны үнэр шавааралдан буусан олон хашаа байшинд амьдран буй тоо томшгүй олон айлын утаа шороо тоос байшин хашаандаа хоргодоод хаашаач салхины аясаар ариусан цэвэрчдгүй бололтой үргэлж бензин тос утаа тоосны үнэр ханхлана. Хөдөө газрын цэвэр эрүүл агаарт тэнүүн сайхан талд эрх таваараа амьдран байсан малчин бүсгүй хотын амьдралд ер нь дасаж идээшгүй юм шиг санагдан сэм-сэмхэн цэцэгт ногоон донойн хөнди сэнгэнсэн салхитай хөх хошууны балар ногоон шууй мэлтэлцэн урсах хоёр голынхон урсгалыг үгийлэн санаж хаяа санаа алдахыг ханилсан нөхрөнч үл мэднэ. Дорж хотын нэгэн тээврийн баазын орлогч даргаар томилогдсон ажээ. Халахын голын дайнд гарамгаа байлдсан бичиг үсгийн чадвартай олон дарга цэргийг хот хөдөөд чухал албан ажилд томилсон байна. Зарим нөхөд бүр улсын том яамдын сайд дарга нарч болжээ. Баазын дарга нь хамт мөр зэрэгцэн тулалдаж явсан нэгэн сумангийн базар химэх их л сэргэлэн байрын хархуу тэднийхээр хид дахин ирж хуучин танил дорж цэрмаа хоёртой хуучлан байхыг ханд сайн мэднэ. Базрыг бичиг үсгний чадвартайгаас гадна цэргийн эрдэмд гаргуун сайн суралцсан сүрхий хүн гэж нөхөр нь магтаж нэг хороо суманд 3 жил хамт албааж байлдаанд мөр зэрэгцэн тулалдаж явсан сайн нөхөртөөгөө ямар азар хамт ажиллах болов гэж баярлан ярихыг хамт сонсоод зангаа мэдэх улс нэг дор ажиллах нь аштай юу гэж боддөг юм. Доржийн хөдөөнөөс ирээд Цэрмаагийн аавын хашаанд гэрэн барьжээ. Цэрмаагийн аав нь гар үйлдвэрийн нэгэн артельд мужаан хийн. Эхний гэртээ Цэрмаагийн хүү Батболдыг харж үлдэнэ. Цэрмаа цэргийн эмнэлэгт бага эмчээр ажиллаж байгаа бөгөөд дайнд ирсэтсэн Баатририйн бэлэвсэн гэргий өнчин хүүхдийг эх орно нь тулж түшин ихэд халамжлан байгаа билээ. Цэрмаад улсаас цоошин 5 хамтаа гэр дотор тавилах хэрэглээний хамт үнгүй төхөрч өвлийн турш хэрэглэх түлээг нь цэргийн газраас бэлдэж өгчээ. Цэрмаа шинэ гэртээ ганцаар оржээ. Ийм нэг хашаанд 3 гэрээр өвлжиж байгаа юм. Цэрмаагийн их хотын толиотой цагаан авгаатай ханд их л дотн сайн болсон бөгөөд тэр авгаа Цэрмаа ханд дорж гурвыг төрсөн хүүхэжгэн санаж тэднийг өглөө ажилд яваад өгөхөөр 3 гэрийн хогийг цэвэрлэж орой эрэхт нь гал түлж заримдаа хоол ундыг нь бэлдсэн байх болжээ. Ханд Цэрмаа 2 төрсөн эгч дүүмэд ижилдэн дасжээ. Энэ 3 гэрийнхэн орой өдөштэй нэг гэртээ цуглан заримдаа хоолоо хамтдаа хийж хуучлан суух дуртай. Ийм буянтай айл түшсэндээ ханд дорж 2 их л баярлаж билээ.
Ханд оройн жаварт хайруулан явсаар гэртээ ирлээ. Доржин дандаа түүнээс сүулдэж ирнэ. Угаасаа алба ажил хийж яваагүй, бас тээврийн баазын ажил гэдэг нь цаг хязгааргүй их болохоор нөхөр нь их л сандран твдэж түүртэж байдгийг ханд мэдэх тул шөндүүлэн өлсөж ундаасан эрэхэд халуун хоол цайтай байлгахыг хичээ. Харин өнөөдөр дорж төрүүлээд ирчихсэн орон дээр сонин хараад хэвтэж байлаа. Гэрэн дулаахан тогтой зуухан дээр халуун цай тавьжээ. Ханд түүнийг ийхүү эрт ирж цай шансанд ихэд баярлан халуун цай ууж хошуу амаа бүлээцүүлэхдээ "Чи одоо л намайгаа асрах нь цай чанчхаад" гэж тоглон хэлбэл дорж уншиж байгаа сонингоосоо нүд салгалгүй Цэрмаагийн ээж халуун цай авчирж өгсөн юм а гэв. Ханд цай уучхад хоолоо хийхээр гаднаас хөлдөө мах оруулж зуухны хажууд тавиад гурил зуурав. Дорж сонино уншиж дууссан бололтой авдар дээр тавиад "Хоолоо төрөвхөн шиг хийгээрэй. Би буцаж явна. Ойр дооч ажил их болох нь. Намайг их хурл угтсан цохистой ажил гээд оволцож байна" гэлээ. Ханд гурил бушуухан зуурч хилдчихэд хөлдөө мах хөшгөлөх гэж оролдохдоо "Эр хүн гэдэг мөн санаа амар улс юм да. Ядахтаа махаа оруулаад гисгэсэн бол хоол хийх юухан байх вэ?" гэж бодов. Махаа эмтчин байж арай ихэн хөшгөлөөд хоолоо уйлээ. Дорж хоол түргэн болохыг хүлээж чадсан байртай байн байн тоогоороо өнгөлзөж хандаж галаа өртнө. Хоол нь дорхноон болов. Ханд нөхөртөө аавын бэлэг болгон өгсөн том мөнгөн хаяганд урилтай хоол шүүж хийж өглөө. Дорж хэл амаа түлчих шахын яаран байж идчихэд "Би шүн оройхоо ирэх байх шүү. Чи унтаж байна мэт" гэд малгайгаа шүүрэн аваад гараад явчихв. Ханд хоолоо айж охин идээд тогоо шангаа угааж цэвэрлээд өөр хийх юм байхгүй болохоор нөхрийнхөө уншиж байгаад орхисон үнэн сонинг авч үзлээ. Албан үйлдвэрийн газар бүхэнд намын 10 дугаар их хурал угтан зохиож байгаа ажлын талаар зөндөө бичсэн байлаа. Ханд хөдөө байхдаа мал хариулах, сай сүүл бэлдэх, ус ноосыг нь авах, хэвтэр буусыг нь хуурайлах, хашаа сарвчаа засаж сэлбэх, хадлан бордоо бэлтгэх, аргал түлш түүх гээд үүрийн 5 жингээс үдшийн бүрээ болтол эц төгсгөлгүй их ажилд хар багаасаа нухлуулж датсан учраас хотод ирээд үйлдвэрт орж хэмжээтэй 8 цаг ажил хийгээд гэртээ ирж цайн хоолоо хийчихвэл өөр хийгээд байх ажилгүй тул их л завтай чөлөөтэй хүн болжээ. Хаяа Цэрмаатай жаал юм ярихгүй бол гадуурч гарч зүрхлэхгүй, дорж хизээ ирэх бол гээд ганцаараа баахан уйдэж суух болсон юм. Ингэж хөлийн чимээ хаалганы хонх дуугархыг хүлээж суусны оронд Цэрмаа шигэ ном сонин уншиж бай гэж шийджээ. Цэрмаа завл гарвал зузаан нэмгэн ном толгой дээш таталгүй уншиж байдгийн. Ханд эхлээд нөхрийнхөө авчирдаг өдрийн сонин эхнээс нь аваад дуустал уншдаг байв. Сонин бичигт зөвхөн энэ Монгол улсын дотор болж байгаа хэрэг явдлаас гадна дэлхийд дахны олон улс гүрэнд юу болж байгааг бичих учраа тэр бүхнийг уншихад урьдëm нь огт сонсч дуулаагүй байсан улс гүрэн тэдгээр улс оронд болж байгаа хэрэг явдлыг ухаан мэдэж ингэж унших тусам шин зүйл мэдэх болж уншсныхаа дараа дэлхий дахинд болж байгаа үйл явдлын учир шалтгааныг олох гэж мэрийн түүндээ өөрийн ухаан бодлын хэрээр үнэлэлт өгч зарим учир нь олдохгүй ээдрээтэй зүйлийн талаар дорж Цэрмаа нараас байн байн асуув. Хамт ажилдаг нөхдөөсөөч ичит зовлгүй асууж лавлах болжээ. Түүнийг цэмб нэхэд сургахаар дагалдуулан ажиллаж байгаа багш нь болсон Насан гэдэг 40 гаруй насны сайхан зантай авгаа их юм зааж сургав. Насан авгаа хандыг төрсөн охин шигээ санаж цэмб нэхэх том хар машиныг хэрхэн яаж хөдөлгөн, яаж нэхэх тухай хэдэн өдрийн турш зааж зурж өөрөө яаж нэхэж байгаагаа үзүүлжээ. Тэгэд хандаар нэхүүлж үзээд түүнийг их шимтэн сурахыг хичээж байгаад нь урамшин баярлсан. Өдөр бүр жаал нэхүүлж зарим согог байгааг тэр дор нь хэлж өгнө. Ханд заримдаа уучраа олгоо байж утсаа орооцолдуулчихна. Үгүй бол хол зайтай нэхнэ. Машина хөдөлгөж чадахгүй мөнгөн нь. Тэр бүхэнд насан багш дэрэгдэн байж яагаад утас нь орооцолдов. Түүнийг хэрхэн гаргадаг. Машин нь юунаас болж хөдлөхгүй байна. Яахаараа холоор нэгтгэхийн учир шалтгааныг тайлбарлан зааж өгнө. Ханд тэр нямбай хүнийг даган сар гаруй ажиллахдаа овоо дөртөө болжээ. Гэлээч бийдаан цэмб нэхэх өдий байлаа. Насан авгаа цэмб нэхэх суур машиныг заахаас гадна завсралгын хэдэн мөчтөж гисэн хандыг дэрэгдэн байлгаж ажиллаж байгаа цехийнхээ тухай, үйлдвэрийн тухай бүр цаашлаад
Комбинатын тухай зөндөө их юм ярьж, зав зайгаар бол бусад тасаг цайг үйлдвэрээр дагуулan явж, урд өмнө нь үзэх байтугай сонсч мэдээгүй байсан гутал хийдэг, эсг изулдаг, арьс ширээлдэж боловсруулдаг олон машин үзүүлнэ. Мөн хүний амьдралын тухай хэрхэн аж төрж, яаж ажиллах тухай байнга ярьж, цалин мөнгөө хэрхэн зарц суулгахыг ч зөвлөнө. Ажилд орсон өдөр нь хаанаас ирсэн, урд нь ямар ажил хийж байсан, аав ээж, хань нөхөр, гэр орон юмыг л сонирхон асууж мэдсэн юм. Насан бол аж үлдрэн комбинатын шавыг тавьсан, тэр нэгэн өдрөөс эхлэн ажилласан анхны ажилчдын нэг нь ажээ. Уулаас хотын хүн балчир бага насандаа өнчин өрөөсөн хоцорч, хал зовлон амсаж, халуун чулуу долоосон гэж ярих дуртай. Харин ижилгүй сайн хүн түшиж, жаргалтай сайхан амьдарч явна гэж хэд дахин ярьжээ. Хандыг 2 удаа гэртээ дагуулan очижээ. Нөхөр нь гэж дуу шуу цөөнтэй, дөлгөөн сайхан харцтай хүн байлаа. Түүнийг Бат чулуун гэж насан авгаа танилцуулсан юм. Тэр хүн ардын хувьсгалын үйл хэрэгт идэвхжүүлэн оролцож, Сүхбаатарын цэрэгт элсэн хувьсгал байгуулалтсан гавьяатай хүн гин. Одоо шинжлэх ухааны хүрээлэн гэдэг газар бичиг номын ажил хийдэг гэж насан авгаа хуучилсан юм. Тэдний хэдэн сайхан хүүхэдтэй. Бүгд сургууль соёл суралцдаг гин. Нөхөр нь дандаа л ном уншаад сууж байхыг хамт харсан ажээ. Тэднийх гэрийнхэн бараг хагасыг нь эзэлсэн 2 том шүүгэнд дүүрэн ном өрчихсөн айл бай. Ханд тийм олон ном цуглуулсан айлыг юр үзээгүй. Бат чулуун гэгч тэр номтой хүн нэг удаа хандыг очиход "Охин минь бичиг үсэг мэдхүү?" гэж шуудхан асуужээ. Ханд ичид зовонгуйран байж "Баг зэрэг мэднэ" гэвэл тэр хүний царай улам ялдам аятайхан болж "Залуу хүн эрдэм номд хичээн суралцах нь чухал. Энэ улс гүрэнд эрдэм номтой хүн туйлаас их хэрэгтэй байна" гэд түүнийг ном их унших хүсэлтэй болохыг мэдэж ихэд оошон нэмгэвтэр нэг номыг гамтаа уншаад өгөөрэй гэж өгсөн бөгөөд тэр ном нь маш сонин богинохон үлгэр байжээ. Ханд тэр үлгэрүүдийг уншсанаас хойш ном унших хорхоо насаж сонин сэтгүүлээс гадна аль содон номыг унших болжээ. Ажилчин хүн анхны цалин авна гэдэг насан туршид нь мартагдашгүй дурсгалтай зүйл ажээ. Сар ажил хийгээд цалингаа авах өдөр насан багш нь дагуулan очиж олон хүний нэр жагсаан өрсөн том хуудсан дээр гарын үсгийг нь зурулж гар эсгэмээр дараасан олон арвтын дэвсгэртийг тоолж авчээ. Тэгээд ажилд харахаар багш нь хоршоо дэлгүүрээр дагуулan анхныхаа цалингаар юу авахыг нь зөвлөсөн юм. Анхны цалингаа мялаах гэж нэг шил арх, баахан чихэр бов, өөртөө болон нөхөртөө дээлийн өнгө хийх аятайхан бор торго, үеийн бүсгүй цэрмаада үнэртэй ус сам тэргүүтнийг авчээ. Түүнийг инхүү анх удаа маш олон төгрөгтэй болж толгой мэдэн 8 хийхийг насан ажиглаж дотроо таашааж байжээ. Бас 3-4 зузаан ном аваад ханд их л урамтай байлаа. Тэр үдэш ханд нөхрөө болон цэрмаа түүний аав ээжийг гэртээ урьж амттай сайхан хоол хийж арх задлан улс гүрэндээ хүчин зүтгэж түүнийхээ хөс харамжинд авсан анхныхаа цалин мялаасан билээ. Ханд ажилчин ангийн игнэнд орж сайхан сэтгэлд авгаан шав болсон нь амьдрал ахуйгаас эхлэн хорвоо ертөнцийг ухаарн таних бэлгийнүүдийг нь нээж өгсөн ажээ. Өдөр өнгөрөх тусам түүний ухаан бодол баг багаар чадахгүй тэлэн өргөжиж нэгэн хүний амьдралаас эхлэн нийт улс гүрний амьдрал төлөвийг ухаарах зам руу шуудран орсон нь ном уншсны аж. Бас хамт ажилдаг нөхдөдөө танилцах тусам альва юмыг үнэлэн цэгнэх нь нэмэгдэж байлаа. Ажилчин болоод сар гаривхан хугацаа өнгөрөхөд ухаан санаа нь их л уужуу талбуун болсон мэт санагдавч түүнийг ухаантай сэргэлэн болж байна гэж ханьсан нөхөр нь ч мэдээгүй яг хуучин шигээ санаж байгаа бизээ. Ханд сонингоо уншиж дуусаад цэрмаг ирсэн болов уу гэж бодоод тэдний рүү явлаа. Гэрийн тооноор нь хурц гэрэл гялцаж байна. Хандыг ороход цэрмаа саяхан ирсэн бололтой цайгаа ууцсуулаа. "Ашгүй чи ороод ирв. Хоёулаа кино үзье" гэж цэрмаа хэлбэл ханд тооноор гялалцах оддыг харснаа. "Шөнө ийм орой болсон байхад" гэж айсан янзтай хэлбэл цэрмаа инээд алдан "Ёо насны айдгийм. Энэ үхэнд хорооны клубт шүү дээ. Ахтай цуг үзэн. Ах сая ирсэн. Аав энд байгаа" гэхээр хандын айж түгших нь баг болов.
3 дугаар хэсэг төгсөв.